газрын харилцаа захимжиж эргэн аж ахуйн нэгж байгууллагад цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон байгаа. Эргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн өмчлөл эзэмшил ашиглалтын газрыг газар цэг Gov.cg-ийн захим сайтаар нэвтрэн орж захим системд бүртгэлтэй эсгийг шалгана. За өөрийнх нь газар бүртгэлтэй байх юм бол газартай холбоотой хүсэлтүүдээ газрын албанд илгээх боломжтой. Эргэн аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшил ашиглалт өмчлөлийн газрыг газар цэг Gov.cg-ийн захим сайтад Монголынхаа нэвтрэх эрхээр нэвтрэн орж шалгана. Өөрийнх нь газар газар цэг Gov.cg-ийн бүртгэлгүй ах юм бол өөрийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх гэдэг хүсэлтийг газраар дамжуулан илгээх боломжтой байгаа. Хэрэг бүртгэлтэй байх юм бол газартай холбоотой үйлчилгээнүүдийг авахар захим хүсэлтүүдийг бас илгээж болно. Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл явагдаж байгаатай холбоотой газартай холбоотой үйлчилгээг 1, 10, 4, 5 дугаар багуудыг газрын харилцаа барилга ухаан байгуулалтын газар дээр 2, 3, 6, 7, 9 дугаар багийн иргэдийг төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авч үйлчилж байна. Мөн 1, 10 дугаар багийн газар өмчлөсөн иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр ирж бас үйлчилгээ авна. Иймд иргэд та бүхэн газар цэг Gov.cg-ийн захим сайтаар газартай холбоотой үйлчилгээг аваарай.